Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 17 дугаар хэсэг. Сүүлчийн усны шувууд гангалдан ниссээр зөмбөр хайрхны орой дээгүүр давж одсноос хойш намрын дунд царын сүүлч нэг л уйтай болчихов. Зэрэглэний хөл доорох намрын шаргал өдөр зүүрмэглэх аятай хөвөрч эл хулхан тал чимээ аниргүй дунаартна. Амтлаг ургамлын үнэртэй их талын дээрээс өчийн шар нарыг тэргүүндээ залсан тэнгэр мэлдээж сулин тасарч амжаагүй цагийн аяс нэг л аядуухан. Хажид буурай гэрийнхээ хаяанд намрын шаргал наранд бодол бэлчээгээд завгүй. Зөөлөн салхины тааламжтай элбэнд тэрээр сэтгэл нэг л уяг. 17 настай ичимхий жаахан бүрэг охин эр нөхрөн болох өөрөөс нь хоёр лах годгор бор залуугийн гэргий болон ирж байсан тэр хугацаа 80-аад жилийн өмнө үлджээ. Сайн хайны заяа завагт гихчээр 6 хүүхэд төрүүлж өсгсөн ч хантайгаа нэг насаар туулах тавилан даанч заяасангүй. Бүтэн байдаггүй хорвоогийн жамаар хань довчно нь эрт бурхан болсон. Өнчин өрөөс нь 6 хүүхдээ гэж цаг наргүй зүтгэснийг нь хорвоо үнэлж өдий зэргийн өндөр насыг өгчээ. Цагийн урсгал хэдийнэ улирсан ч эмгэний сэтгэлээс дурсамжийг нь салгаж эс чадна. Хэдий намрын дэлгэр цагч гэсэн хангай нурууны сүрлэг уулсын бэлд намаржж буй хаждын том ач ганхүүгийн хот айлынхан зөмбөр хайрхан химээх дүгнэгэр том нүдгүй их моттой уулын хэр дээрх цуслангаасаа нүүж сэрүүхэн дэнж дээр буугаад удаагүй байлаа. Уян дээрээ морио эмээлэн зогсоо том ачаа харсан хажид ганхүүг. Энэ мөн хүүл намайг гэх юм да. Бусд нь одоо хаан яваан бүү мэд. Чимээ сурггүй л байх юм гэж бодол тунгав. Эмгэн хажид арга ивийг нь сайн олдог том ач ганхүүдээ их хайртай. Учир нь 4 цагийн эргэлтэнд цайны сүү шөлний хоноор таслалгүй хаяандаа авч явдаг болохоор ч тэрв. Жаахан хүүхчийг санаж өглөө оройд эмгэнийд орж ирэхээр миний хүү үнсий химэн урдаасаа үсэн халтарч яваа өргөн магнаа дээр үнсэх дуртай. Ганхүүгийн хүүхдүүд аавыг нь үнсэхээр эмээгээрээ тоглож "За эмээ, та аавыг үнсчгээд биднийг яах гэж байгаа юм?" химэн үг хайж тунина. Ганхүүд хайртай байхаас ч аргагүй. Хажид эмэгний том хүүн дөнгөж айл болж гэр бүл болоод удалгүй гинтийн ослоор өөд болсон. Улаан нил 2 хүүхэдтэй үлдсэн бэрээ хажид эмгэн л дэрэгдээ авч хүн болгон хөлийг нь 4-нд хүргэсэн билээ. Одоо бэрн гэхэд цуг 74 хүрч яваа ануухан хүн өглөө оройгүй төрсөн ээж шигээл эмэгнийг асарч байна. Хэдий өөрөөс нь гарсан 3 охин бүгд амьд цэрүүн байлаач гэсэн эмгэн ууган бэр олддмаада арай илүү амьтай. Аргачгүй байх та. Ханаа алдсан гэргээ, үрээ алдсан их хоёрыг хагцал илүү дотн болгосон биз. Дөнгөж 23-тай бүсгүй бэлэвсрэн үлдэхэд хорвоод амьдрах сэтгэл нь 2 үр дээрээ л тогтож байсан олзодмаг хадам их хажид нь л хамгийн түрүүнд өнгөрсний хойноос өнгөрч болдоггүй хорвоо юм да химэн нулимсыг нь арчиж өгсөн хадам ээжтэй тэр итгэсэн. Тэр цагаас хойш 50 чахуу жил нэг тогооноос хоол идэж хорвоог туулав. 2 хүүхдэн ч гэсэн энэ айлд хүн болсон. Өдгөө том хүү ганхүү нь хэдийн 50 насыг шүргэн ирж харин дүү охин сүнжин нь хот хүрээ бараадан амьдарч буй. Ганхүү хэдийн өвөө болсон. Хамгийн том ач нь гэхэд эмгэн хажидтай цуг амьдардаг Денсма охин. Денсмагийн аав ээж хоёр хоёул гадаадд сурч амьдарч буй. Тэрээр ээж аваасаа дүүтэйгээ хоёул 3-4 настай өвөөгөндөө үлдсэн ч хүний хүү хүрэн бөөртэй гихчээр "Миний ээж аав хоёр гадаадд байгаа. Би гадаад явна" гэж ярих нь энэ хот айлынханд нэгийг бодогдуулна. Учир нь гадаад гарсан Денсмагийн аав ээж хоёр нь тустай амьдарч байгааг Денсмад хинч хэлээгүй. Хүүхдийн зөн совын юм хойно байнга л аав ээжээ ярих тэр сүүлийн үед нэг дотгошоо болоод байгааг залуу эмээн буюу ганхүүгийн ихнэр үлзий анзааратгаж. Тэрээр нэг орой сайлын зэлэн дээр хадам ээж олддмаа да. "Ээжээ,
Манай энэ Дэнсма аав ээж хоёрынхоо салсныг мэдчихв бололтой. Нэг л дотгошоо болчихлоо. Гэхэд олзтмаа хувинтай сүүгээ мэлтэлзүүлэн босож ирээд зэлний хажууд тавьсан савнд юулан харин хэн хэлсэн байж болох уу? Арай ээж хэлчихсэн юм биш байгаа. Гэхэд үлзий арай үгүй баха. Гэхдээ нэг юм сонсчихсон шинжтэй байх юм гэсээр хувинтай сүүгээ аван гэрлүүгээ туйлцтал алахыг хар зогсон олздмаа. Сааж байсан үнэнийхээ туглыг тавьчихад гэрлүүгэн алхлаа. Олздмааг гэртээ ороход хажид эмгэн Дэнсма охин хоёр жигтэйхэн яриа хөөрөө болчихсон. Дэнсма нь жижиг хөнгөн цагаан төмпөнд гурил хийгээд барьчихсан. Яаж зурхыг нь эмгэн хажид зааж өгч байгаад Олздмааг ороод ирэхээр нь миний охин энэ хогод гурил зурхыг зааж өг. Би сая өглөж байж арай хийж гурил зууруулахаар болоод байна. Монш чинь гарч тоглох юмг нь нөгөө л гол дээр очиж загас жарахаал алах гэж байгаа байхгүй юу? Хэмээхэд тэрүүхэндээ түнтийгээд ураачихсан 30-ийнхаа гараас төмпөнтэй гурлыг нь авч эргэнэг дээр тавьчихад гар дээрээ ус хийлэнгээ угаагаад гурлаа зуурв. Олздмаагүй бол эмгэн гар хөлгүй гэдгээ сайн мэдэх тэр олздмаадаа л бүхнээ барина. Эмгэн хаяахан хүүхдүүдтэйгээ уцаар ярихаар том огт нь бие тэнхээ чилэрхлээ гэж ярихаар л хөдөө гарч ир гэж хэл. Тэр хотын утаа угаарт яаж байдгийм? Энэ олздмааг хар. Хүүхэд хөдөлж байгаа хэрн хүнээс илүү л эрүү саруул байна. Та нар наад залхуу байдлаа хай химэн утсаар аашилж загнана. Ёр эмгний бодол хідэн хүүхдээ өөрийгөө тойруулаад загнаж зөвлөөд аашилж аргадаа сууж байх дуртай. Гэтэл хідэн хүүхдүүд нь гадаад дотоодгүй хаа сайгүй таржээ. Хар багаасаа хот хүрээ явчихсан зарим хүүхдүүд эмгэн л асууж сурч ярихгүй бол чив чимээгүй байгаад нь санаа зовон хажид буурай ганхүг. Нөгөө хотын хэд яагаад сурггүй болчихв? Миний хүү яриараа химэн шахаад суулгахгүй. 3 хүргэн 2 бэрээ хажид буурай төдийлэн сайн мэдэхгүй. Хаяахан нэг шуурганд хөөгцсөн мал шиг ганц нэгэн хоноод л ажил гэсээр байгаад буцчихдаг хотын хүүхдүүдэд тэрээр та нар ер нь ямар янзын улс вэ? Ажил амьдралаа зохицуулж болдоггүй юм уу хэмээн загнасан удаа олон бий. Гэхдээ өвгтөл үр харам гэгчээр хэдэн хүүхдүүдээ ач гууч нараа бүгдийг нь л сайн сайхан яваасаа гэж бодно. Том хүргэн бүджав, том хүргэн адил биш хоёр нь өнгөрсөн зун ирээд хэд хоноод явахтаа ялаархаж халуун байна. Ядарч зүдэрч байна гэхэд нь эмгэн загнаж та хоёр л ингэж ялаархах дээр бусд нь аргагүй штэ. Ач хуучаа үзчихсэн улс байж насны эцэст хүн чинь нутаг орно гэдэг байхад хэмээн загнаж явуулсан байна. Нутаг орондоо байгаа нь ганц ач ганхүүгийнхээ хаяанд 4 цагийн турш дагаж нүүн. 10-ад жилийн өмнө өвгнийх нь хамаатан Жанжаа баричийн дүүгийн хүү Довчингийн ганц хамаатан Нанзад гэгч ирээд эмэгнийг за хажаа та ганц өвөл манайхтай цуг өвөлжчих. Би таныг төрш түлээ бүх юмыг чинь бэлдэж өгье. Муу ах минь тэнгэрт байгаа гэсэн сүнс нь баярлаг. Таныг л гэж бид хэрдээ туслахсан гэж бодох юм. Ахыгаа бодсон ч гэсэн хин хэнийгээ түшилж тулж явъя гэж хэлсэн тул эмгэн хэсэг бодож байгаад ганц жил юм гэж зөвшөөрчээ. Учир нь хажид эмээгний нөхөр Довчин өнгөрөхөд Жанжаа баричийн дүүгийн хідэн хүүхдүүд нь хаждыг буруутгаж танаас болж миний ах эрт хорвоогоос явчихлаа. Эрийнхээ толгойг залгисан муу эм химэн гомдлын хатуу үг дайж хаждын сэтгэл толб суулгасан ажээ. Эр нөхрөө алдсан сэтгэлийн шаналгаан дээр нь хуйтан үг цацаж суусан нөхрийнхөө хамаатан нарт тэр гомдсон ч үгээ залгиж эр нөхрөө л бодсон аж. Гарч орохгүй хэдэн жил болсны хойно гэнэт нэг орой данзан орж ирээд халамцуухан шалаад суучхад нь эмгэн аргагүйдэж зөвшөөрсөн ажээ. Данзан айл болгосон хойноо өглөө оройгүй орж гарan хажаа хэмээн төрш түлээ юухан хийхнийг хэрдээ дөхүүлж өгөнгүйсэн ч эмгэнд нэг л аягүй байв. Нэг өглөө олздмааг үхрээ саачаад гэрлүүгээ алхаж байхад нь хойноос нь данзан чанга гэгчийн дуугаар хашгиран дуудаж хөөй муу авгай минь чи энэ хідэн үхрийгээ баас шээсийг овоолохгүй мó? Би овоолох уу?
гэж зандраад авахт нь олзодмоо цочиж арайтай л даралтаар унчихсангүй. Хажид эмгэн энэ үеэр гарч ирж таарад Данзангийн аашилж буйг хараад хар цагаан дуугүй гэртээ орон олзодмоогоо тайвшруулж суулаа. Тэр өдрийн оройхон шиг орж ирсэн Данзан малилцтал энийн орж ирээд "За хажаа, олзодмоо ихчээ уучлаарай. Миний буруу, жаахан юм уучихсан байсан юм" гэж манжирхан завлан суухт нь хажид олзодмоо хоёрын хинэнч дуугарсангүй. Айгүй байгааг анзаарсан тэр жаахан сууж байснаа хэмээн хамраараа дуугарчхаад гараад явчихлаа. Тэр өвөл эмгэн айл буусан хойноо хүүхэд нохоогоо гихчээр тэр өвлийг эмгэн хажид авах гэж хэрдээ зовсон тул хавар цагаан сар өнгөрөөгөөд ганхүүг ирж нүүлгэж ав гэж загинсаар байгаад Данзангийн хаяанаас шалвхан нүүсэн билээ. Нүүж ирсэн хойноо хажид буураа бас бодцоон. Олзодмоо бид хоёр гэж хүнтэй таархаа байсан хоёр хөгшин гарч ирж байгаа юм биш байгаа гэж бодсон ч Данзанд хэлсэн үг хийсэн хэрэгээ санах гээд оролдоод чадсангүй. Ганхүүгийнхээ хаяанд ирсэн болохоор олзодмоо хажид хоёр сэтгэл санаа өөдрөг сайхан байлаа.